Сайн байцгаана уу? Өнгө өнгийн төлөв буюу алтан зүйл цэцэг нэхэхэд бэлэн үү? Ингээд бүгдээрээ хамтдаа өнгө өнгийн алтан зүйл цэцэг нэгцгээе. Би Алиса Cotton Gold утсаар нэгсэн. Та бүхэн маань Алиса Cotton Gold-оос хэрэг зузаан хавтар утассаач нэхэж болно. Өссөн утсаараа нэхэж болно. За ингээд бүгдээрээ хамгийн эхлээд цэцэгнийхээ ишнээс эхэлнэ. Ингээд 50 гинж татна. 50 гинж татаад тэгээд уцаа таслана. Ингээд иш маань бэлэн боллоо. Одоо цэцгэндээ орё бүгдээрээ. Цэцгээ эхлэхдээ цэцгнийхээ өнгийн уцаар бүгдээрээ хамгийн эхлээд шидэд тойргондоо 6 гогцоогоо авна. 2 3 гээд 6 удаа гогцоогоо аваад уцаа чангалж татаад хамгийн ихнийхэн гогцоо руугаа хийгээд холбоод бүгдээрээ тэмдэг тавигчаа тавина. Одоо 2 дахь мөр руу оръё. 2 дахь мөр маань гогцоо олгоноосоо 2-ыг авна. Нэмээд явна гэсэн үг. 6 гогцоо маань 12 болно гэсэн үг. Гогцоо олгоноосоо 2-ыг татна. Нэг гогцооноос 2-ыг татна гэсэн үг. Нэмээд ингээд нийт 12 гогцоо болно. Ингээд 12 сүлээ. Тэмдэг тавигчаа тавлаа. Одоо 3 дахь мөр руу очино. 3 дахь мөр маань 1 яваад 1 нэмнэ. Эхнийхээ нүхнээс 1-ийг аваад 2 дахь гогцооноос 2-ыг аваад явна гэсэн үг. Би дээр нь дандаа англи тайлбараар бичээд байгаа. Та бүхэн маань дараа нь хүссэн схем уншиж чаддаг болог гэд дандаа дээр нь англиар схемээ бичээд яваад байгаа шүү. 1 яваад 1 нэмнэ. 1 яваад 1 нэмнэ. Нэг гогцооноос 1-ийг аваад 2 дахь гогцооноос 2-ыг зэрэг аваад явна гэсэн үг. За ингээд нийт 18 болж байгаа. За 4 дахь мөр маань 2 яваад 1 нэмнэ. 2 удаа яваад 3 дахь нүхнээсээ 2-ыг авна гэсэн үг. Энэ мөрөө бүгдээрээ дуустална. Яг энэ чигээрээ явна. За энэ мөрөө дуустална. Яваад бүгдээрээ тэмдэг тавигчаад тавь. За дараагийн мөр руу орлоо. Дараагийн мөр маань 5 дахь мөр маань 3 яваад 1 нэмнэ. 3 яваад 1 нэмнэ гэсэн үг. 3 яваад 4 дахь нүхнээсээ 2-ыг авна. 3 удаа яваад 4 дахь нүхнээсээ 2-ыг авна. Хэрвээ зузаан уцаар нэгж байгаа бол 3 яваад 1 нэмэх шаардлагагүй 2 яваад 1 нэмэхэд хангалттай том болж илээ. Миний утас найрынхан болохоор 3 яваад 1 нэмсэн. Хэрвээ бүдүүн уцаар хийхээр бол та нар 2 яваад 1 нэмэхэд л хангалттай. За одоо ингээд 6-аас 11 мөр хүртэл бүгдээрээ гогцоо олгоноос 1-ийг авна. Нэмэхгүйгээр явна гэсэн үг. 30 гогцоогоо нүх болгоноос 1-ийг аваад явна. Ингээд 6-аас 11 дахь мөр хүртлээ ямар ч нэмэлтгүйгээр гогцоо олгоноос 1-ийг аваад явна. За ингээд дуусчлаа. Та бүхэн маань яг үүнтэй адилхан дахиад 1-ийг нэхээрээ би 2 ижлэхийг нэхийг шаардлагатай. Ингээд дуусгаад уцаа таслалаа бүгдээрээ. 11 дахь мөр дууссан байгаа. 2 ижлэхийг нэхээрээ. За одоо бүгдээрээ уцаа ингэж эргүүлж агаад цэцгээ эргүүлж агаад яг дунд нүхнээсээ зүгөө оруулж агаад хамгийн ихэнд хийсэн ишнийхаа нэг үзүүрийн хуудсыг оруулаад хооронд нь холбоо зангидна. Сайтай зангидаж өгөөрэй.
За нөгөө талыгаа мөн адил нөгөө талынхаа цэцгийг мөн адил иштэйгээ ингэж холбоно. За ийм болсон байгаа. Одоо бүгдээрээ дүүргэгчээ хийгээд синтефона хийж агаад цэцгийнхаа дээд талын ийм бууз шиг чимхсэн чимхэлтийн бүгдээр одоо гаргая. Зүгээс өвлээд одоо яг эсрэг тал руугаа яг хааж агаад яг дунд талын эсрэг тал руугаа холбоно. Амын яг ингэж имэлгэж байж агаад яг эсрэг тал руугаа яг дунд талыг нь олж хатгаарай. Тэгээд хооронд нь ингээ холбоно. 2-3 удаа ингээ сайн бэхлээд холбочвол дараа нь бат бөх болно, тавигдахгүй. За эсрэг тал руугаа холбочлаа. Одоо хоёр талынхаа чимгэлтэй нөгөө тал руугаа ийг орууллаа. Сайн татаад дахиад оруулаад 2-3 удаа ингэж сайн бэхлэх маягаар 2-3 удаа татаж өгөх хэрэгтэй. Синтефона сайн татаж сайн чихэж өгөөд одоо нөгөө талынхаа яг эсрэг талнаас нь яг дунд талаас нь ингээд татаж өгөх хэрэгтэй. Ингээ амын ингээ санд бэхлээд өгвөл цэцэг маань гоё хэлбэртэй, зөв хэлбэрт олно. Синтефона сайн дотогшин сайн чихэж өг. Синтефон харагдвал муухай харагдана. За ингээд уцаа доошоо оруулаад цэвэрлжээ уцаа ингээд хаачлаа. Нөгөө талынхаа цэцгийг мөн адил яг энэ аргаараа нөгөө талынхаа цэцгийг бас хийгээрэй. За одоо бүгдээрээ цэцгийнхаа навчийг хийцгээе. Навчаа хийхэд тулд бүгдээрээ 16 гинж татна. 16 гинж. За 2 дахь нөхөр рүүгээ хийгээд гинжнийхаа 2 дахь нөхөр рүүгээ хийгээд тэгээд тэмдэг тавигчаа тавина. 16 гинж татсан та тэрнийхээ эргүүлээд 2 дахь гогцооноосоо нэг дан нэхээс авсан. За одоо бүгдээрээ уцаа ороогоод хагас давхар нэхээсээ эхнийхээ гогцооноос хагас давхар нэхээс дараагийнхаасаа хоёрлсан давхар нэхээсээ 3 удаа явна. 1 дараагийнхаа нүхнээсээ 2 3 хоёрлсан давхар нэхээс 3 удаа явсан. Одоо хагас давхар нэхээс ингээд шууд татж байгаа. Одоо дан нэхээс зүг ороохгүйгээр дан нэхээс одоо гулгай нэхээсээ холблоо. За одоо дахин мөн адил давхар дан нэхээсээ явлаа. Хагас давхар нэхээсээ би дандаа англиар бичсэн байгаа. Ямар ч схемээр гадаад улааштай схемүүдээр дан ийм нэхээс схемээр бичигддэг болохоор та бүхэн маань энийг сураад авчвал дараа нь хүссэн схем уншиж чаддаг болно гэсэн үг. За хоёрлсан давхар нэхээс 3 удаа явчлаа. Одоо дахиад хагас давхар нэхээс за хамгийн сүүлийн гогцооноосоо бүгдээрээ хамгийн сүүлийн гогцоо үлдсэн байгаа. Тэрнээсээ 3 удаа нэг нүхнээсээ 3 дан нэхээс авсан байгаа. Нэг нүхнээсээ шүү. 3 дан нэхээс. За 3. Одоо уцаа эргүүлээ нөгөө тал руугаа яг мөн адил саяныхаа хийсэн
нэхмэлээ мөн дахиад давтаад байна. Хагас давхар нэхээс явлаа. Дахиад хоёрлсан давхар нэхээс 3 удаа явна. Яг түрүүнийхтэй адилхан 2 1 2 дахиад зүг оруулаа. За ингээ 3 удаа явчлаа. Одоо хагас давхар нэхээс ардуур энэ үлдсэн утсаа давхар бариад тэгсэн. Хагас давхар нэхээс одоо илүү утсаа хаашлаад авъя. За одоо дан нэхээс байгаа. Дан нэхээсээ шууд биддэг. Нэхээс одоо гулгай нэхээс авлаа. Дахиад дан нэхээс зүгөө ороолоо. Одоо хагас давхар нэхээс маань зүгөө ороогоо шууд татна. Хоёрлсан давхар нэхээс одоо явлаа. Хоёрлсан давхар нэхээс маань зүгөө ороогоод 2 удаа татна гэсэн үг. 1 2 энийг 3 удаа явна. 1 2 дахиад 1 удаа явлаа. За одоо хагас давхар нэхээс явна. Хагас давхар нэхээс. За одоо дараагийнхаа гогцооноос бүгдээрээ нэг нүхнээсээ 2 дан нэхээс авна. Нэг нүхнээсээ 2 дан нэхээс. За хамгийн сүүлийнхаа гогцооноосоо бүгдээрээ гулгай нэхээсээ холболоо. 1 гинж татлаа. За ингээд навч маань дуслаа. Нэхэд маш амархан байгааз утсаа тасаллаа. Одоо илүү гарсан энэ утсаа бүгдээрээ зүүндээ хийж арт талаад нь бүгдээрээ гогцоонуудынхаа завсраар ингээд нуучи. Далдлаад цэвэрхэн харагдуулахын тулд ингээд гогцоонуудынхаа завсраар хийгээд нуугаад хайчилжээ. Ямар ч илүү дутуу утас харагдахгүй юм цэвэрхэн болж байгаа. За одоо бүгдээрээ дэгээ зүгээрээ яг навчныхаа голын 2 гогцоо руугаа хийжгаад навчныхаа ишийг оруулаад за ингээд голоо нь татаж гаргаж ирээд ингээ маань алтан цэцэг чарм маань дуслаа. Та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Ингээ та нар маань өнгөөрөө хийгээд хүүхдүүдийнхээ цүхэнд, түлхүүрнийхээ оосонд юунд ч хэрэгжилж болно. Та бүхэн хийсэн бүтээлээ миний Instagram хаяг руу зургийг нь явуулбал маш их баярлах болно. Мөн өөрийнхөө сторигаар